Хүлэмжийн чанар. Чи одоо 410 гаруй метрийн хүндэр гарч ирж байгаа шүү дээ. Энд чи одоо нөгөө Чикагогийн хамгийн гол бэлэг тэмдэг таавар шүү дээ. Чикагогийн өшөө Америкийн бэлэг тэмдэг шүү дээ. Тэгээд Америкт одоо Сухалтаны төвийн дараа ордог. Чи дээд ажийн ороод тийм. Тэгэхээр бид нар бол 442 давхар өндөр шүү дээ. Энэ барилга чинь тэрний 412-д гарч ирж байгаа. Тэгээд тэр антин ороод 60 метр байгаа юм шиг байна. Тэгээд ер нь бол 108 давхар тэгээд 103 гарч ирсэн. Энэ Чикагогийн бас нэг гоо үзэсгэлэнтэй гоё болгож байгаа энэ хотыг чимж байгаа нэг зүйл нь яг Мичиган нуур юм а тий. Нуур үнэхээр үзэсгэлэнтэй. Нуурын талаас тий энэ ерөөсөө маш том нуур шүү дээ. Манай Чикагогийн хоёр бэлэг тэмдэг шүү дээ. Тэгээ манай энэ таавар чинь 70 онд суурин тавигдаад 73 онд баригдаж дууссан. 73 оноос 98 он хүртэл одоо дэлхийн хамгийн өндөр барилга байсан шүү дээ. Одоо бол нөгөө Бурж Калифа, Дубайгийн Шанхайгийн өндөр таавруудын дараа ороод одоо 13-т болж байгаа дэлхийд United States-тэй болохоор хоёрт орж байгаа шүү дээ. Нэгдүгээрт болохоор Британий тоо болж байгаа. Тийм 540 метр. Чикаго дэлхийн томоохон хотуудын нэг шүү дээ. Дэлхийн бүр томоохон хотуудын нэгд ордог. Тэгэхээр бусад томоохон хотуудаас Америкийн том хотуудаас Нью-Йорк ч юм уу DC-гээс ялгарх юм нь юу вэ? Чикаго та нарын хувьд. Ер нь гадны эмергенцүүд ихтэй. Цагаач ихтэй. Ажлын байр их болдог. Ялангуяа монголчууд ч гэсэн одоо ажлын байр их болдог гэдэг Чикагод бусад хотуудаас стейплээс явж ирдэг шүү дээ. Бол бүр тодорхой хэмжээний бүр нэлийн амжилтанд хүрсэн байна шүү дээ. Хүмүүс бүр ажлын байр өөрөө гаргаж ийн бүр ажил олгогч болсон. Хэмжээний одоо 2 3 ресторантай ийм болцсон байна шүү дээ. Тэгэхээр Америкт ингэж хөлөө олно гэдэг бол бас их маш хөдөлмөрч овсгоотой. Тэгээд хил ус маш сайн үнээл хийх ажил байна. Тий. Нэгдүгээр хилтэй байх хэрэгтэй, хоёрдугаар одоо хөдөлмөрчл байх хэрэгтэй. Өөрөө юм чаддаг л байвал Америкт бүх боломж байгаа шүү дээ. Тий. Өөрөө юм чаддаггүй бол өөрөө залахгүй байвал тэгэл одоо юу ч хийж чадахгүй л гэсэн үг. Одоо ер нь энэ Америкт ресторанд ажиллахад яг мэрэгжлийн тоогооч гэсэн шалгуур тавьдгүй юм шүү дээ, тий. Мэрэгжлийн үнэлгээтэй тийм хүн ажиллах ёстой ч гэх юм уу. Тийм ямар нэгэн дээрээс тийм хүнд хэцүү шалгуур тийм юм байдгүй юм шиг байна. Тийм байхгүй. Ер нь л өөрснөө тоогоочоо хоол хийх хүнээр сайн бэлдсэн л байх хэрэгтэй. Тэгэл өөрснөө нээж байгаа ресторан нээж байгаа хүн л өөрөө би одоо энийг хийж явуул чаднаа гэвэл тэгэл болно. Гэхдээ нэг одоо энэ хоолоо одоо менежмент хийдэг бүх юм менежер хийдэг тийм food management гэсэн нэг үнэлэх авдаг. Таны хувьд бол тийм менежерийн бол тусгай хичээл цугаа тийм үнэлэх авчдаг. Тэгэл би тэрийг яаж ивэл ямар тоогооч авч шинийг ажилуулах нь миний л асуудал. Ариун цэврийн талаас яг энд ажиллаж байгаа бүх хүн нэг бас хоолнд хүрч байгаа, үйлчилж байгаа бүх хүн нэг бас нэг тийм зүгээр нэг жижигхэн тэр нэг $10 төлөөд авдаг, нэг онлайнаар суучдаг нэг хичээлийн тийм үнэмлэх авдаг. Энэ ресторан дотор байгаа бүх хүн тэр нь бол амархан. Хэрвээ танаа одоо хоол хүнснээс хүн хорлого морлого авлаа гэвэл өстэй аюултай юм бол аюултай юм бол тэр ер нь ямар үүрэг хариуцлагатай байдаг юм бол тэр мэрийгээ бүгдийн таваас судалсан л байгаа шүү дээ. Тий. Тэр чинь ерөөсөө л хоолоо зөв хадгалсан байх ёстой. Хэрвээ нэг тийм гомдол ирүүл яах вэ? Гомдол ирүүл тэгээд яг ер нь бол
багахан омдлол энэгээр ингээд тэр үйлчлүүлэгчтэйгээ яриад юм уу одоо уучлалгүйгээд хоолыг одоо дахиж хийж өгөөч юм уу ингээд зохицуулж болно. Бүр ингээд хүндрээд одоо хот мотод мэдэгдсэн байх юм бол тэр нөгөө шалгадаг газар ирээд дахиад шалгадъя. Одоо ийм гомдол ирсэн, танах ингээ ахиж шалгаж байна гэдэг нь жилд 2 удаа шалгах хэрэгтэй байтал тийм гомдол очивол дахиж ирж шалгана. Бүр одоо тэр их хурцдах юм бол одоо шүүхээр бүр хүний эрүүл мэндэд аюултай болсон тохиолдолд бол шүүхээр шийдэл тэр хүний эмнэлгийн төлбөр одоо юу гардгийг тэрийг бүгдийг төлөх хэрэгтэй. Заримдаа үйлчлүүлэгчийн буруу байсан ч гэсэн бид нар уучлаарай гэж одоо заавал үйлчлэгээний бизнес эрхэлж байгаа хүмүүс бол заавал л үйлчлэгчээс өөрсний буруу байсан зүг байсан заавал уучлалгүйгээр тэдний одоо хүсэлтийг л биелүүлжлэх хэрэгтэй. Ерөөсөө тэрнээс бол нөө эднэрийн буруу байсан бид нар зөв бидний хоол сайн байсан гэдэг ерөөсөө тэр үйлчлүүлэгчтэй маргах юм өөрснөө өмөрөх тийм асуудал ерөөсөө ямар ч ирэхгүй байхгүй мэн тийм. Ерөөсөө. Одоо танах нийт хэдэн ажилчин ажиллуулж байна. Дандаа монголчуудад ажил олгож байна та? Тий, дандаа л монголчуудад ажил олгодог. Манайх надтай нийлээд 10. Тий, надаас гадна 9 хүн ажилладаг. Тий. Тэгээд ер нь яг суши хийдэг хүмүүстэй бол анхнаас нь би ингээл бүр юу ч мэдэхгүй дөнгөж Монголоос ирэнгүүт нь ажилд аваад тэгээд бүх юмаа эхнээс нь яг өөрийнхөө стайлаар зааж өгдөг. Ер нь монгол хүүхдүүд аягүй сайн сурдаг. Ер нь л монгол хүмүүс их мундаг штэ. Гадаадын хүн ажилуулах гад үзчихсэн л да. Мексик хүмүүс энэ төр аваад тэгэхээр зэрэг ерөөсө сурж өгдөг. Манай монголчуудын нэг 7 хоногт сурдаг ямиг тэд нар нэг 2-3 сар сурдаг байхгүй юу? Ерөөсө сурч өгөхгүй. Гэхдээ нэг сурчих юм бол Мексикод их удаан одоо тогтвортой ажилдаг, цалингаа голдоггүй. Тэгээл нэг одоо ажлынхаа байран дээр л ингээд айгүй удаан 5 жил 4 жил ингээд ажилдаг. Гэхдээ бид нар нөгөө нэг сурахын тэгж төсвөртөө хүлээж чаддгүй 3 сар 4 сар 7 хоног дотор сурчих юмыг тийм удаан сурдаг болохоор нь тэрийг тийс чаддаг учраас Мексикод өөр хүмүүс авахд их хэцүү. Миний аялал бүр альтай талтай мэдрэмжлүүлж дэлхийн хаанч дээдийн тансаг оюун болдог эх орны гэрээ Айс Кашмир. Яг Чикагод ирээд хэдэн жил болж байгаа. Тэгээд бас яаж агаад энэ сушиний ресторан ийм бизнес руу орчоо. Өөрийнхөө энэ рестораныг нээх бүр салбаруудаа нээх хэмжээнд орчоо. Дэнүрт 2005 хүртэл ажилласан. Тэгээд яг нөгөө Арканзад байхдаа Арканзад ч нөгөө Walmart-ийн хамгийн том офис нь хамгийн анх тэг Walton гэдэг хүн Walmart-ыг анх тэнд суурийг тавьж нээжсэн байхгүй юу? Одоо хамгийн том офис нь тэнд байдаг байхгүй юу? Яг тэгээд төв офис гэсэн үг юм байна тийм. Тэгээ би нөгөө өөрөө бас хоол хийх хоббитэй. Тэгээд ер нь хоолны газар л ажиллана. Гэтэ Дэнүрт байхдаа би бас нэг Вьетнам хоолны газар, Япон хоолны газар үйлчлэгч хийжсэн. Таньдаг Японоос сурсан нэг монгол найздаа хэлээд сур одоо үнгүүл зааж өгнө штэ гэл. Тэгээд нөгөө ажлын цагаар ирээд үнгүү заалгаад нэг хов хоосон юм нэг зай хөлсөлж аваад тэрэн дээр бүх юмнуудаа авчирч тавиал нэгээр нь худалдаж аваад онлайнаар захиалаад тэгэл тэрийг нэг 5 жилийн өмнө хэлсэн. 2 жилийн өмнө дараагийнхаа нөгөө рестораныг байрыг аваад тэгээд доторхыг би өөрөө бүгдийг загварын хийгээд дизайныг гаргаад юу яасан л та тогтчулсан. Яг энэ даунтаун дотроос манай тэр түргэн хоолны газар чинь нам ресторанаас илүү одоо түрээсийн мөнгө нь айгүй өндөр. Одоо хэд ах вэ тэр түргэн хоолны газар гэхэд? Бараг л $5,000 сард. Өндөр байна тийм. Тань шиг одоо бизнесийн хувьд бас энэ төлөө олцсон ийм олон бизнес хийж байгаа ресторан ажиллуулж байгаа хүний хувьд эргээд Монгол руугаа явах юм санаа төлөвлөгөө байдаг юм болоо. Ер нь юу гэж боддог вэ? Монгол руугаа ер нь буцах уу? Энд дэлхийн бизнесээ өргөжүүлэх талтай л Монгол руугаа буцсан шүү дээ. Хэцүү буцах уу? Одоо яг тэдэд гэсэн юм алга ямар ч байсан өнгөрсөн 100 буцахсан чинь охин 20 их болсон. Тэгээд явж чадаагүй эрх зам бол ямар ч байсан очичоод ирнэ. Ер нь амрах зорилгоор явах юм уу тийм? Очичоод ирнэ. Тэгээд очичоод байдлыг мэднэ. Одоо би 10 хэдэн жил очиагүй Монгол ямар байгааг мэдэхгүй шүү дээ. Хүн болгоо ирээл нэг юм ярьдаг. Яг одоо үнэхээр яг миний нүдээр харахаар ямарыг би мэдэхгүй байгаа шүү дээ. Судалж ижил тэр чинь тий. Тэгэхээр зэрэг буцаж ирээд энд амьдрах боломжтой байна уу? Би юм хийчих бас
боломж байна гэдгийг бас харна. Тэгэл энд ирж байгаа зарим хүмүүс чинь зүгээр амрах гад 7 хоног амрах гад ирлээ, казино тоглох гад ирлээ гэтэргээд ярьж идэв штэ зарим хүмүүс. Тэгэхээр зэрэг одоо зүгээр онгоцоор нисчирэл энэ казино тоглолцдог ямар амар баян юм бэ? Бид нар бол яг өөрснөөхөө гараар өөрснөөхөө толгойг хөрөнгөлж байгаа болохоор тэгж нисээл улс дамжиж нисэд казино тоглож явах тийм мөнгө биднэрт байхгүй. Та Америкт анх Чикагод ирсэн юм уу? Өөр хотод ирсэн үү? Ирээд бас нэлээд олон жил болж байгаа мэдээ шүү дээ, тий. Америкт ирээд 18 жил болж байна. Анх Лос Анжелест ирж ирсэн. Америкт ирэхээс өмнө би нөгөө Солонгост нэг 8 хийгээл Солонгос руу их явдаг байсан байхгүй юу? Тэгэл манай нэг найз нөгөө Солонгост явдаг байсан найз би чамд Америкийн явал биз чин гаранда Америкийн нөгөө нэг сургуулийн I-20 авчраад өгөх үү гэхээр би яах би Америк явахгүй гэж тэгжсэн байхгүй. Тэгсэн чи харин нэг Солонгос явчаад ирсэн чи чиний I-20 чи ирсэн шүү. Миний овг нэрийг л зөвхөн асуусан чинь тэгээд нөгөө сургуулийн I-20 яваад ирсэн байсан. Тэгэл одоо чи визэнд ор гэл тэгэл дургуул орж исэн анх. Тэгэл сургууль сурна гэсэн чинь. Тий анх сургууль сурна л гэж ирж байгаа юм чи. Тэгээд ирээд хэлний курст нэг 14 хоног явсан баха. Тэгэл нөгөө хэл мэдэхгүй болохоор чинь нөгөө сургуульд нь ороод багш нь суух гэхээр нь бос гэхээр нь суугаад юу ч мэдэхгүй болохоор чинь сургууль суух айгүй хэцүү юм билээ. Тэгэл за боли ерөөсө сургууль бүтэхгүй юм байна гэж бодоод тэгэл сургуулиа орхиол нэг 2-3 сар ерөөсө яг славар номтой ажилласан да. Тэгэл одоо нөгөө хэлээ сурж ижил жоохон тий өөрөө би даасан шүү дээ. Гэхдээ Лос Анжелесээс өөр Арканзас гэдэг мужид руу явж байгаа. Тэр мужидл ер нь энэ Walmart гэдэг нэг энэ том сүлжээ байгаа шүү дээ. Тэр дэлгүүрийн шалыг л монголчууд цэвэрлдэг байсан л да. Тэгэл тэнд ирээд нэг яг 2 жил цэвэрлээг юм байна. Би 1 жил гарan яг шалны ажлыг хийгээл тэгэл ажилласаа гараад Денис гэл нэг ресторанд аяг тавг угаагаал өдөр нь шөнө тэгж байгаа юм. Өдөр нь буудлаа нөгөө хаускипер хийдэг байсан бас. Тэгээ юу ч хэлгүй славаараа нөгөө нэг тэрэгэн дээрээ тавьчаал явна шүү дээ. Тий. Дөрвөл Америк явахын хүслээ. Ер нь виз гарах юм бол бүгд л Америкт ирээл ажиллаж амьдрал сайхан тансаглал баг мөнгө төгрөг хийгээл баяжчих юм шиг нэг тийм ойлголттой залуучуудын дунд байх шиг байдаг шүү дээ. Америкт ирчүүл бүр их мөнгө хураачих юм шиг Америк л одоо жаргалын ор юм шиг та энэ дээр юу гэж боддгийг. Яг Монголоос ирж байгаа ганц залуучууд ч биш ерөн хүмүүс ингээл 7 хоногт сард одоо 4-5 мянган доллар авдаг гэсэн. Тэгэл эренгүүтээ ерөөсө хэлгүй юу ч мэдэхгүй Америк амьдралыг мэдэхгүй жирээл ерөөсө цалин хаана их байна. Өдрийн $100 бага байна. Өдөрт $300-400 л болохгүй бол ста шал дэмий ирж зарлаа нөгч чадахгүй нэтэргээ бас тийм юм ярьдаг байхгүй. Тэр бол ерөөсө айгүй буруу. Тийм буруу. Ерөөсө Америкт тийм амархан харин одоо сүүлийн одоо 2 жил ер нь харьцангуй монголчууд бизнес нээгээд монголчуудаа ажилуулад ажлын байр их гараад өөр болж байгаа л доо. Тэрнээс өмнө бол маш их бэрхшээлтэй байсан шүү дээ. Тэгэл ерөөсөө ямар ч бэрхшээлгүй юм шиг ирээл стандарт баг мөнгө түгээд аваа явдаг юм шиг хүмүүс бодоод ирдэг. Америкт ирснээр таны хувьд ололттой юм юу вэ? Бас харамсдаг юм уу? Бас мэдээж төгс юм гэж байхгүй шүү дээ. Муу тал нь юу вэ? Бас сайн тал нь юу вэ? Одоо юм гэвэл ер нь л энд эхэлж ирсэн хүмүүс юун сайшаалтай вэ гэхээр хүүхдүүдэд боловсралтай болгож байгаа. Манай хүүхд эмч болох сонирхолтой. Тэгээд эмч болохын тулд маш олон жил суралцсан. Тэгээд эхнийхээ их сургуулийг төгссөн цаашид болсон. Энэ Roosevelt гэдэг хувийн их сургууль, дээд сургууль юм да, их сургууль төгссөн. Тэгээ Монголд байсан бол арай өөр карьертай байх байсан байх гэж боддгий штэ. Тэгснээ хүүхдийнхаа боловсролыг бодохоор одоо Америкт ирсэн болж гэл боддгийг. Тийм тэгэл бүх юм сайнтай муутай юм чинь сайн талтай муу талтай. Тийм болохоор зэрэг бас нэг амар харамсаад байдаггүй. Сайхан амгалан тайван бас байдал нь их таалагддаг юм уу? Аюул байхгүй. Бүх юм идж явах юм хүртэл одоо баталгаатай. Ер нь л тайван. Суралцах юм маш ихтэй. Хуулиа их сайн баримталдаг. Ер нь Америк хүмүүс чинь яг ерөөсө хуулийнхаа дагуу бүх юм явагдчихдаг болохоор их сайхан тэгээд хүнийг дээдэлдэг, хүнийг хүндэлдэг, бие биенээ сайхан хүндэлнэ. Тэгээд гэр бүлдээ ер нь их анхаарал тавина шүү. Та өнөөдөр ингэ тодорхой хэмжээнд сайхан амжилт нүцэн сайхан ажиллаад бизнестэй сайхан явж байна. Тэгэхээр эргээд одоо Монголын нийгэмд би нэг юм хийж өгөхийг санаж гэх юм уу? Эргээд ийм нэг тус олчихсан гэсэн нэг тийм бодол төрөхгүй юу? Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэднэрт туслахсан гэж боддог шүү дээ. Тэгээд нөгөө нэг энд чинь бас нөгөө хөгжлийн бэрхшээлтэй
хүмүүст хандвын гүйлт зохион байгуулна гэж нөгөө ангаахын багш Саран Чулуун тэр ирээл гүйлт зохион байгуулалт тэр хандванд нь оролцсон би чинь тэрэнд туслах дуртай. Одоо дэнүрт очиж хамт гүйсэн энэ 2 удаа ирэхт нь хоёуланд нь хамт гүйсэн тусламжийн хандвт нь ханд өргөдөг. Асрамжийн газрын хүүхдүүд туслах ном хувцас явуулна гэж нэг ачаа явуулах гэж энтрэл тэгт нь бас хүүхдийн хувцас центраач өчтгий. Тэгж л тусалж байгаа юм да. Одоо өөрөөр бид нар одоо өөр яаж туслах вэ тий. Одоо жишээлхэд хэдийн мөнгөний Америкт ажилласан хугацаанд Монгол руу арга ирлүүгөө явуулсан тооцоо байгаа шүү дээ. Жилд бол дунджаар одоо хэд байх вэ? Гэхдээ эхлээд бол тэр нөгөө дөнгөж ажилд ороод яаж явахдаа эхний ер нь 5 жил бол бүх л мөнгөө явуулдаг байсан. Энд ингээд одоо байрныхаа мөнгийг төлөөл хоолныхоо мөнгийг авч үлдээл ер нь өөрснөө хувц мовц авч өмсдөггүй. Тэгэл ерөөсөө нөгөөдөлдөл явуулдаг. Тэгсэн чинь би эхний 5 жил яг банкар шилжүүлдэг байсан юм аа. Банкар шилжүүлсэн мөнгө нь манай дүү надад хэлсэн чинь $48,000 шилжүүлсэн байсан. Өстой их мөнгө. Их мөнгө бас Монголын эдийн засаг руу орж штэ тий. Тэглгүй яах юм? Тий. Тэгээд $48,000 шилжүүлээ. Одоо та өөртөө зарцуулахгүй да айгүй их мөнгө явуулсан байна. Одоо яг банкар явуулсан. Заримдаа хүнээр явуулна. Монголоос хүн ирүүл хүнээр явуулна штэ бас. Үлэмжийн чанар. Ингээ Монголоос ирсэн нэг жүжигчин баясгалан нод нь манад ирсэн. Тэгээ манад бүр хэд хонс. Анх ирэхтэнд би тэгсэн баг. Би энэ дэр дор хаяж 10 мэрэгчлээ болсон гэж хөө. Өстэй ямар сони. Тэгсэн чи би ганцхан жүжигчнээс өөр юу ч мэдэхгүй. Шийдэж чадахгүй гэсэн ярьжсэн. Тэр шиг нэр дор хаяж би 10 мэрэгчлээ болсон шүү дээ. Тэгэл энэ дээрээ чинь би их олон янзын ажил хийж сурсан. Таны уг мэрэгжил чи өөрөө чи мэрэгжил үү? Би чинь математикч. Ааха. Математикийн багш. Тий. Сургуулаа төгсөөл Монголд чинь 1-р сургууль Төв аймгийн 10 жил багшилж байсан. Хүний газар ингээд энэ олон жил ажиллаж байгаа 18 жил ажилласан гэж. Тэгэхээр биш ингэж хүний газар зовж байгаа биш нөтөрөөгөө их ороогаа буцчихсан ингээд бас бодогдох үе байна үз. Байна байлгүй яах юм шүү дээ. Тий. Ямар үедээ гэж бодож Миний хувьд ч одоо хэлний л бэрхшээлтэй байх гэж бодчихсон юм. Тэрнээс бусд үед бол гайгүй. Ажил хийгээ ядрахад тэгж бодогддгүй шүү дээ. Гэр орноо санах юм уу? Сан шүү дээ тэрч. Тэр үед бол бас хэцүү үз. Тий. Хэрэггүй Америкт ирж гэж бодож байсан. Сүүлийн үед нэг тэгж бодохоо болсон. Эхний 2 жил дандаа л тэгж бодчихсон. Хэрэггүй л ирж ирсэн. Үлэмжийн чанар. Манай Монголын минь иргэд одоо энд ямар хүн амьдарч байна гэд харилцаа холбоотой ч юм уу та нарыг асууж суулдаг ч юм уу нэг жилдээ ганц удаа санаа тавьдаг ч юм уу энийг мэйл бичдэг ч юм уу ийм хэмжээний байдаг юм уу? Ястаа мэдгүй Монгол хүн тэгж иргэний анхаардаг гэж ястаа мэдгүй штэ. Зүгээр Америкчууд бол иргэн тийм штэ. Огт хамаагүй юм шиг Хэн ч тэгж асууж байгаагүй. Сонгуул ноднон хизээ сонгуул боллоо. Сонгуул болоход энэ чинээс яг уу сонгуул өгөх сонирхолтой хүмүүс нэг автобус хөлслөөд Вашингтон ДС-д очиж өгсөн. Та тэгвэл одоо тэтгэврийн насан цолыг Америкийн нэгдсэн улсаас одоо тэгээ би сар болгон боломжтой авна штэ би тэтгэврт гарна штэ. Тэгээ сар болгон би нөгөө цалингаасаа такс төлдөг. Тэр такснаас одоо нөгөө нэг нийгмийн даатгалд мөнгө төлдөг байхгүй юу? Нийгмийн даатгалынхаа дугаараар тэр зэрэг тэрнээс тодорхой хэмжээний мөнгө авна штэ. Тэгвэл Америкт байж байгаа та тэтгэвртэй гарвал танд бол ашигтай юм биш үү? Монголд очихоор ч та тэтгэвэр авч чадахгүй. Бараг л тийм шүү дээ тий. Би чинь тий. Тэнгэр продакшн
Үлэмжийн чанар. Чикаго хотод ирээд Монгол сургууль байдаг гэж сонсоод миний хувьд бол маш их олзорхлоо. Яагаад тэгэхээр Чикаго ч хамгийн олон монголчуудтай. Тэгэхээр монгол хүүхдүүд их байна. Монгол хүүхдүүд маань ер нь харийн орондоо харч нөгөө монгол хэл соёлоос их хол олчдаг. Харин танаа сургууль байгаа нь бол энэ бүхэнд их тустай тэмтэй юм байна. Би одоо 1992 онд Чикагод анхудаа ирсэн. Одоо ингээд бодоход бол Чикаго хамгийн анхны монгол хүн. Тэгээд намайг анх ирэхэд бол энэ чинь монголчууд юусоо байдгүй байсан. Тэгээд тэрнээс хойш одоо 23 жил болж байна. Тэгээд би энд ирээд одоо 23 жил амьдрах хугацаанд ингээд одоо эргэж харахад бол бид нар маань нөгөө хайр нутагт ирээд хүүхд айгүй өнөр өтгөн болж хүүхдүүд их төрж байна. Тэгээ энэ төрсөн хүүхдүүд маань одоо монгол хүн болохоос илүү Америк хүн болох хандлага өндөртэй байна. Тэрний үндсэн дээр би болон Баясгалан гээд манай хамт сургуулийг байгуулсан Баясгалан битээр маань сэтгэл нийлжийн сургуулийг анх нээгэж 5 жилийн өмнө сэтгэл шулуудаад бид нар энэ сургуулийг нээсэн. Нийт хэдэн хүүхэд төгсөж байна? Одоо дунджаар нэг жил манайх 70-аас 50-70 хүүхэд төгсдөг байхгүй. Тэгэхээр ч одоо нийтдээ бид нар 300 хүүхэд манай сургуулийг дамжаа гарцсан. Тэгээд монголоо гэсэн сэтгэлтэй хүн болохын тулд бид нар хамтарч зүтгэж ажиллаж байна да. Монгол хэл, монгол бичиг гэдээ бүр морин хүртэл заадаг юм шүү дээ, тийм. Энэ жил манайх олзуурмаар их сайхан багш нар нэмэгдлээ. Үүний дотор морин хуурын анги нээгдсэн, бас төгөлдөр хуурын багш Маргалгоо маань бидэртэй ажиллаж байна. Тэгээд бас бүжиг анх удаа бүжгийн ангитай бид нар болж байна. Бид нар их маш их баяртай байгаа. 7 нэг л удаа хичээлдэг сургууль байхгүй. Гэхдээ хүүхдүүдэд бол маш их юм өгч байна, тийм. Монгол ёс заншил, монгол хэл бичгийн хувьд бол тий, манай сургууль болохоор бид нар 4 цагаар хичээлдэг, 2 цаг нь монгол хэл, 1 цаг нь болох дээр зураг өнгөрсөн 2 жил манайх бол дуу хөгжмийн багш, бүжгийн багш, гар урлын багш гээд олон анги нэмж байгаа. Яагаад бүх энэ олон ангийг бид нар нээж байгааг бол хүүхдүүд зөвхөн монгол хэлээс хийх гэж сурах дээр их нөгөө бас жоох хэцүү. Яг л дан хүүхдүүдийг монгол хэл тэгэхэд бид нар цагаан зураг зурулдаг ч юм уу, бүжиглүүлээд, жүжиглүүлээ гэх мэт янз бүрийн олон сонголтыг хийвэл хүүхдүүд их дуртай сургуультай ирж байгаа. Тэр бүгдийг бид харгалж үзэж тийм янз бүрийн сонгон хичээлүүлж эхэлсэн. Ер нь Америкт байгаа монгол гэр бүлүүдийн хүүхдүүдийг харахад монгол хэлээ ерөөсөө баг ойлгодгүй, ярьж чаддгүй, цэвэр англиар л ярьдаг хүүхдүүд байт юм шүү дээ. Танаад ирээд л одоо монгол хэл сурсан хүүхдүүд бас олон байдаг гэж сонссон. Тий. Аргагүй дээ бид нар чинь бүгдээрээ л гадаадд амьдарч байгаа 1-ээс 5 дахь бүгдээрээ л өглөөнөөс ороод ажиллаа хийж байгаа. Тэгээ хүүхдээ яг хуу цэцэрлэгт өгнө. Цэцэрлэгч явахтаар хүүхдүүд яг хуу зөвхөн монгол англиараа бүх юмаа үзэж орчин тойрон бүгдээрээ англи утгаар үнэхээр монгол хэл сурахад бол бэрхшээлтэй. Орчин байхгүй. Тэр хүүхдүүдийн буруу биш шүү дээ. Хүүхдүүдийн ч буруу биш, эцэг хийн ч буруу биш. Ер нь л бидний одоо оршин амьдарч байгаа нийгэмд л тийм юм да гэж бодож байгаа байхгүй. Тэгээ бүгдээрээ манай эцэг багш нар бид нар бүгдээрээ нийлээд сайхан монгол сургууль одоо монголоо гэсэн сэтгэлтэй болъё гэдэг энэ олон бас 5 жил хүүхдээ наашаа зөөж байгаа эцэгч байна. Эдгээр бол бүгдээрээ эцэгхийн гавь байхгүй. Үнэхээр мундаг. Тэгээд аав ээжүүд бас энэ сургуулаа дэмжиж бас хандив өгдөг юм байна. Түрүүн бас хүүхдүүдийн хоолыг ээлжлээд бас сэтгэлээсээ хандиваар тэр сайхан монгол хуушураа хийгээд ирээд дайлж байгаа бас ихч байна. Үнэхээр гоё сэтгэл гаргадаг. Хүүхдүүдийн хэдлөө. Тийм манай энэ Чикагод амьдарч байгаа монголчууд манай сургуулийн хүүхдүүдэд одоо юу хэрэгтэй байна, ямар юмар туслах уу гэж зарим нь цаас өгөн, зарим нь хоол унд авчирж өгөн. Чикагогийн монголчууд бас таныг ингэж ярьж ирсэн шүү дээ. Чикагог анх монголчуудад нээсэн туяа гэж, Чикагог нээсэн туяа гэж хэлдэг юм байлээ. Тэр болохоор нэг хамгийн анх ирээл та бас олон монгол найз нөхөд олон гэр бүл хүмүүсийг энд авчирж энд бас хөлөө олоход нь тусалсан юм болоо. Одоо 1992 оны 4 сарын 23-нд би Чикагод анх ирсэн байхгүй. Тэгэж ирэхэд үнэхээр энэ Монгол
монголчууд хинж байгаагүй. Тэгээ анх эрэхтэй бол бид нар мэдээж хаашаа жоохоо мэдгүй яхаж мэдгүй айгүй хэцүү байсан. Тэгэл ер нь энд амьдарч эхлээд хүмүүс ер нь гадаадад амьдарч болох юм байна. Чикагод ялангуяа бас хөл болоо ороход цагаач их байдаг, польшууд их байдаг байсан, орсууд их байдаг. Тийм болохоор их бас амьдрахад хялбар монголчуудад төхөмтэй орсууд польшууд тий. Бид нар чинь яагаад бүгдээрээ орс хэлтэй. Тэгээ орс хэлтэй хүн чинь польшид сурахад амар гих утга. Тэгвэл бид нар 92 он англи мэддэг хүн байраг ховор байсан шүү дээ Монголд. Тийм учраас тэр бол бид нар айгүй төхөн болсон. 1991 онд циркийн жүжигчдийн контрактор ирсэн байхгүй. Яг аль хотод анх ирж ирсэн? Нью-Йоркт бид нар бууж ирсэн. Нью-Йоркт тэгээд циркчд маань 50 гаруй жүжигчд ирээд тэд нар маань ар гэрийнханаа ураад тэдний цуг би охинтойгоо цуг иржсэн. Одоо миний охин 25 хүрсэн байгаа. Анх ирж байхдаа 18 сартай ирж ирсэн байхгүй. Танаа Монгол сурах бичгээ ер нь яаж зохицуулдаг юм бол бас нөгөө Монголын талтай Монголын боловсролын яамтай яаж хамтарч ажилладаг юм бол тентгийн манай яг Монголын өөрийн яамнаас гаргасан одоо сургалтын чиглэл юмтай холбогдох тийм юм байдаг юм ба. Тийм манайх бол боловсролын яамнаас нодлоо анх удаа бид нар сурах хүчиг авсан. Тэгэхэд нөгөө тэр сурах хүчиг маань болохоор арай нөгөө энэ сурж байгаа хүүхдүүдэд төрс өссөн хүүхдэд арай хүнд байна. Яг бол нөгөө тийм учраас манай Сувдан цэцэг багш маань энд байдаг Лос Анжелес, Вашингтон энэ байдаг Монгол сургуультай багш нартай хамтарч энэ Америкт төрж өсөж байгаа хүүхдэд зориулс арай хялбардуу маягийн энэ орчинд тохирсон цагаан толгой хэвлүүлсэн байхгүй захиалж хэвлүүл. Монголоор бичгээд нөгөө дэвтэр энд бол байдгүй. Тэгээ манай монголчуудаас Монгол явсан хүмүүс бид нар манай сургууль дандаа авчирч хандив өгдөг. Бид нар тэрэнд их баяртай байдаг. Ер нь бол ном дэвтэрөө өвтөл жоохон хэцүү байдаг юм аа. Яг бол яг нөгөө боловсролын яамнаас гадаад төрж өссөн хүүхдэд зориулсан тусгай ном програм бол байдгүй юм байна лээ. Та болон одоо таны хэдхэн хүмүүс л энэ хэдэн хүүхдийн Монгол боловсрол, Монгол хэл соёл гэж зүйлд анхаарч байна шүү дээ. Тэгэхээр яг хамтарч ажиллаад тусалж дэмжээсэй гэвэл юун дээр дэмжээсэй гэж та бодож байна. Таныг мэдээж бас харж л байгаа. Тэгээ тухайн хариуцсан албан тушаалтай хүмүүс байвал юу хүсмээр байдгийг. Ер нь бол бид нар энэ гадаад амьдарч байгаа монголчууд бүгдээрээ л айгүйх монголоо гэсэн сэтгэлтэй байдаг. Тэгээ бидний ганц хүсдэг юм нь болохоор бид нар монголчууд нэг цугларчих сайхан тийм соёлын ордон ч юм уу, соёлын өргөө ч юм уу тийм Монголын төв ч монголчуудын төвсөн тиймэрхүү нэг бол нэг сайхан байшинтай болчих юм бол их сайхан алга арга хэмжээ явах боломжтой байгаа. Тэглүү яг тийм Монголын соёлын төвтэй, соёлын өргөөтэй болчих юм бол бас Монгол орноо таавах хүмүүс сурталчлах тал дээр бас илүү юм шүү дээ, тий. Төвх соёлоо сурчлах. Тийм энэ Америкт бол ер нь их л үндэстэнүүд өөрийн гэсэн соёлын community center байдаг байхгүй юу? Бусад орны иргэд бүгд л эндээ соёлын төвтэй байгаад болоод ахад яагаад монголчууд бидэхгүй Чикагод Монголын соёлын төвтэй байж болохгүй? Тий, тэр Монголоо зөвхөн хүүхдүүдэд шинэ Америк хүүхдэд сурталчлах одоо Монголын өдөр хийхэд бид нар одоо Монголоос жүжигчд ирлээхэд бид энэ тэнд одоо байр хөслөгийг л хайгааж яваад байдаг. Хэрвээ тийм соёлын өргөөтэй болчих юм бол бид нар ерөөсөө их юмны үүд нэгдэнэ. Их Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүст их тус болно да. Миний бас хүсэж байгаа програм бол Монгол энэ төгссөн Монгол хүүхдүүдийг Монгол байдаг сургуулийн хүүхдэд холбогдог ч юм уу. Эсвэл нөгөө exchange student гэж байдаг шүү дээ. Нөгөө хоёр хооронд тиймэрхүү явуулж одоо яг хариуцуул тэнцээ монголч нэг сар монголын хичээл заадаг ч юм уу. Тиймэрхүү бас сайн програмтай бол их сайхан санагдав. Яг бол энэ зөвхөн манай Монгол сургууль бол Монгол хэл сургууль хангалттай биш байгаа байхгүй. Бид нар бол яг суурийг тавьж өгч байгаа. Яг жинхэнэ бол Монгол хэл төгс эзэмшгэд мэдээж Монголтой хамтарч ажиллах Монголоос айгүйх тусалцаа хэрэгтэй байхгүй. Миний аялал бүр альтай талтай мэдрэмж төрж дэлхийн хаанч дээдийн тансаг оюун болдог. Эх орны мөнгөрийн Айс Кашмир. Бас энэ сургуулийн нэг байгуулах болсон гол шалтгаан миний хүү байсан байхгүй юу. Тэр яг сургууль байгуулах миний хүү 10 настай болсон. Тэгээ тэр маань би харахад бол үнэхээр монгол хэлээр айгүй муу ярьдаг болсон. Тэнгүүд миний их хүн байна, монгол хүн байна. Би сэтгэл өвдсөн байхгүй юу. Мэргэжлэр бол энд төрсэн байхгүй юу. 2000 онд төрсэн. Би ч нөгөө мэргэжлэр бол эмч хүн байхгүй, багш хүн биш. Тэгээд энэ болготой сургуулийг байгуулсан баясгалан маань бизнесмен хүн. Тэгээ бид тэр яагаад энэ сургуулийг байгуулсан гэхээр хоёулаа
баясгал маань аав, би ээж хүн. Тэгээ бид тэр харахад тэднийх бол хүн тэгэхэд 4 настай байсан. Манайх хүн 10 настай. Хахад хүүхдүүд маань яг Америк хүн болж өсөж байсан бохоо. Ямар ч нөгөө монгол хэлээр айгүй муу. Тэр яг бид нар бол өөрсдөө бас буруудах гэсэн бас бидний нөгөө орчин тойр маань тийм байсан бохоо. Тэгээ ерөөсөө бид нар л одоо монгол хэл зааж эхлэхгүй бол бид нар бол хэнийг хизээж хүлээгээд нэмэр алга гэсэн утгаар бид нар анх монгол сургуулийг нээсэн. Бас тэр нэг том зорилго маань нэг байсан байхгүй. Тэгээ одоо манай хүүхэд 15 таа болж байна. Монгол сургууль усаас миний хүү монголоор уншин, монголоор ярина. Тэгтээ мэдээж акцент байгаа. 100% тэг сайхан төгс ярьж чадахгүй л байгаа. Одоо энэ төр зүүн хүүхэд тийм болж байгаа байхгүй. Манай хүүхэд бол 60% бол ойлгоно. 100% бол. Тэгэхээр 100 хүн монгол хүн болохын тулд нөхцөл хөдөлмөр хэрэгтэй байна. Миний аялал бүрт аятай тухтай мэдрэмж төрүүлж, дэлхийн хаанч, дээдийн тансаг, оюун минь болдог. Эх орны минь брэнд Ice Kashmir. Үлэмжийн чанар. Тэгэхээр энд өндөр боловсрал эзэмшчлээ. Энд одоо хай скулээ дуусглаа, университет ч гэдэг юм, ихтэйц сургууль, коллеж төгслөө. Тэгээд Монголд очиж ажилд орно гэхээр бас боломжгүй болоод эндээ л ажиллах хүсэл сонирхолтой байдаг юм байна. Юу н хараад ахад. Жишээ нь одоо манай охин анх 18 сартаа иржсэн охин одоо 2 жилийн өмнө 3 жилийн өмнө UIC-гээ сургууль төгссөн. Одоо Bloomberg гэдэг Нью-Йоркт Bloomberg-ийн компани Нью-Йоркт ажиллаж байгаа. Одоо би охиноороо жишээ хаад яагаад би энэ бүгдийг яаж би нөгөө хамгийн эрт ирсэн учраас энэ бүх амьдралыг туулчихсан. Одоо 23 жил чинь бүр хүүхдээ багаас эхлээд том болгоо сургууль төгсгөөд 2 дахь өсгөж байгаа учраас энэ бүх амьдралыг би биеэрээ туулсан учраас энийг аягүй сайн ойлгож байгаа байхгүй юу. Тэгээ манай хүүхд одоо миний охин бол монголоор аягүй сайн ярина. Аягүй сайн ойлгоно. Тэгтээ акценттэй. Тэгээд энд нөгөө сургууль яваагүй учраас монголоор цэвэр бичиж уншиж болж чадахгүй байхгүй юу. Ярианы хэлтэй тийм байхгүй. Тийм хүн чинь одоо Монголд очиод монгол хэлний шалгалт авна гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр манай хүүхдүүд монгол сургуульд монголд ажилд авах ямар ч боломжгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд эдийн манай эцэгнүүд одоо бид нар ямар зорилго тавих вэ? Бид нар ямар ч гэсэн хүүхдүүдэд монгол хэлний суурийг тавиад монгол хэлийг мэдүүлэхгүй бол энэ хүүхдүүд Монголд буцаж очиж амьдрахгүй нэ, ажиллахгүй нэ гэсэн дүгнэлт. Тэгээд энд өндөр боловсрал эзэмшчихэд, мэрэгжил эзэмшчихэд Монголд очиод ажиллахаар бас тэрэндэн тохирсон цалин мөнгөтэй сайн ажил байхгүй байх гэж бас нэг том үндслэл байгаа даа. Бас тийм одоо ингээл янз бүрийн тэд нар ажилд орёо явах тэр яг тэр энд өгдөг шиг тийм өндөр цалин бас орчин айгуух бас нөлөөлж орчин яг адилхан биш байна. Хэрвээ энэ Монгол сургуулийг нээгээгүй байсан бодод Чикагод байгаа монгол хүүхдүүдийн хувьд ирээдүйд бүрхэл би тэгж бодлоо. Тийм хэцүү юм шүү дээ. Хэцүү. Энэ ер нь бол энэ шаардлагаар л гарч ирсэн. Альва үндэстнүүд ер нь ингээ хараад байхад бүгдөө л өөрийн гэсэн сургуультай хэл заншлаа авч явдаг тийм сургуультай байна л да. Одоо бид нар бол одоо яхахгүй тэдний араас л өөрийн ирэхгүй л шаардлага гараад явж байгаа бах. Тийм за хийж байгаа улсууд нь бид нар болж таарсан. Манай сургуулийн одоо эрхлэгч гэхэд хэлний шинжилгээ ухаанаар доктор хамгаалсан тийм хүн байгаа. Янз бүрийн насны хүүхдүүдэд зэрэг хэл заах талын ерөн програм л их чухал байдаг юм шиг байлаа. Тэгээ бид нэр тэр тал дээр өөрсдөө тэднээсээ хөгжүүлээд энэчнээс бэлтгэе. Тэгээд боловсролын ямар ингээд тэрнийг батлуулаад за ингээд манай сургуультыг тэдэн жил яваад одоо энэ програмыг төгсөх юм бол нэг ийм гэрчилгээ, албан бус гэрчилгээ ч юм уу авъя гэж тэгж ярьж байгаа. Тэр ерөн одоо нааштай байгаа. Тэр энд төрж байгаа монгол хүүхдүүд бас байгаа шүү дээ. Монгол аав ээж таа. Тэгэл байх. Тэгэхээр бүгдөө л юу яаж байна? Яг Монголынхаа элчингээс бичиг баримт аваад яг Монголын иргэн шиг болж чадчихэв үү? Эсвэл бүгд л нөгөө Америкийн иргэн болох хүсэлтэйгээр л Америк бичиг баримт юм аваад явчихна. Одоо тэр тал дээр би яг хууль дүрмийн талаар
бас сайн мэдэхгүй байна. Гэхдээ зүгээр ингээ хараад байхад эмчээд өрсөн хүүхдүүд ямар ч байсан Америкийнхаа иргэншлийг авчиж байгаа. Иргэн болчихж байгаа. Тэгээд Монголын иргэншил авч бас болж ах шиг байна. Манайх гэхдээ яг тийм давхар иргэншлийн хувьд байхгүй мөртлөөс 20 юм шиг байна. Тэгэхээр тэгээд бас болоод ах шиг байна. Иргэний бүртгэлийн газраас нөгөө нэг бүртгэл явуулах гэж өөрсдөө цаанасаа ирдээ. Тэгээ элчинтэй хамтраад тэгээд тэрэнд нь улсууд очиод хамрагдаад бүртгүүлээд яваад ах шиг байдсан шүү дээ, тий. Тэгэхээр Монголын төр засгаас бол энд байгаа Монгол иргэдийнхээ ирээдүйн хойч болсон үр хүүхдүүдээс санаа тавих хэрэгтэй байхгүй яг үнэ. Яг тэр чинь л ерөөсөө хамгийн гол юм. Бид нар одоо нөгөө ашигын бус байгуулагч ерөөсөө засгийн газрын засгийн бодлогыг одоо хэрэгжүүлэхэд тусалдаг л нэг салбар шүү дээ, тийм үү? Яг тэрнийг л одоо бид нар уулна хийгээд байгаа байхгүй юу? Тийм. Бид нар бол одоо аминдал бие засаал ингээл төрлүүгээл ингээл орох гээд байна л да, тийм үү? Ер нь бас нэг ажил төрөл бүх юм ингээд боломжтой болоод ирэхлээр чинь өөр юмд ингээд санаа зовоод ингээд тийм нэг сэтгэл гарч ийн, цаг гарч ийн, тийм боломж гарч ийн. Монгол залуу хүний нэг төлөөлөл гэж би таныг хараад байгаа байхгүй юу? Америкт ажиллаж амьдарч байгаа Монгол залуу хүний нэг төлөөлөл юм байна. Тийм болохоор яг Монгол өнөөдрийн залуу хүн Америкт яаж ажиллаж амьдэрдэг, цаашдаа ямар хүсэл мөрөөдөлтэй байдгийг. Яагаад энэ ингээд Америкт бүр гагнагдчихв? Монгол руугаа очихгүй мүү гэд олон л асуух сони юм байна л да. Тийм. За тэрний тэгвэл сүүлээс нь ахвал яагаад гацчихваа гэхлээр энэ чи илүү сонирхолтой юм уу гэж надад харагдаад байна. Яагаад гэвэл нөгөө тоглоомын талбайд цэвэрхэн тийм ээ шудраг. Тийм тэгэхээр ямар нэгэн юм танилтаал ч юм уу хахуул ч юм уу эсвэл нэг газар очиод ингээ хүн суртал гаргаад ингээ тэрэнд нь шаналаад тийм байхгүй. Махуул гэхгүй шаналаад байхгүй. Яг л хууль дүрмээрээ яваад системийг ойлгоод ингээ явж байгаа юм бол бүх юм чөлөөтэй тийм ээ. Том зах зээл одоо хөгжсөн зах зээлд бас өрсөлдөх бол сонирхолтой юмсан байна. 2-3 хийм цэвэрлэгээ ажиллаж байна, хомсны салаа ажиллаж байна, хэд хэдэн юмны эзэн болсон хүн байна. Тэр бүгдийг нээхэд бол нэрээ Монгол шиг тийм хэлэх бол юм байдаг болохоор ямар ч асуудалгүй байсан. Монголд бол нэг юмны зөвшөөрөл авах гэж бөө юм болно шүү. Ер нь яг анх эхлэхэд нөгөө нэг эхлэх капитал гэж тийм яг мөнгө хэрэгтэй юм тоног төхөөрөмж аваад ингээд тогтжуулах мөнгө хэрэгтэй. Хамгийн гол нь хичээл зүтгэл гэдэг чинь хамгийн мундаг хамгийн хэрэгтэй юм. Тэг хүн цагаа зарцуулна. Тэгээ яг ууггүй ажиллана. Ууггүй ажиллаад дараад нь тэрнээс ингээд жоохон айжмар холдоод ингээд одоо нөгөө хөл дээр нь тогтоогоод ингээд явахыг л би зориод байгаа юм л да. Ер нь бол тийм яг зүгээр миний одоогийн ингээд ойрын зорилго бол энэ Монголын бүтээгдэхүүнүүдийг нэг улсууд ингэдэг байхгүй. Америкаас Монгол руу юм оруулъя гэдэг ингээд тийм бол тэр намархан санагдаад байгаа шүү. Яг гэвэл энэ чинь угаасаа хөгжсөн боловсрсон юмнуудыг Монгол руу оруулахад бол шинэ юм гээл ингээд тэрний эсрэгээр нь бодох юм бол Монголдо хэрэгтэй байхгүй илүү. Монголоос юм гаргах юм бол эдийн засагт нь хэрэгтэй тийм үү? Нэг одоо экологийн сайхан бүтээгдэхүүнийг ингээд Америкийн зах зээлд таниулчихад нэг дэлгүүр л зарахад тэр дэлгүүр чинь Америкийн нутаг даяар, муж даяар ингээд тараа явчихын тэр бол Монголын хэмжээний эдийн засагт бол маш том амжилт болно л доо. Миний аялал бүрт аятай тухтай мэдрэмж төрүүлж, дэлхийн хаанч, дээдийн тансаг, оюун минь болдог. Эх орны минь брэнд Айс Кашмир. Магадгүй ягч чи одоо хамгийн анх ирсэн Монголын Чикагод чинь 92 онд ирсэн. Тэгээ өөрөө их хүн болохоор юмыг яг тийм их хүний талаас нь хардаг тийм үү? Яг тийм сэтгэл гаргадаг. Тэгээ дээрэс нь өөрөө их тийм ажилсаг хүнэлтэй. Их тийм ууггүй юмыг айгүй хурдан шуурхаа яадаг хийдэг те амжуулдаг ярихтаа хүртэл хурдан штэ те зүгээр их мундаг. Тэгээ надад тэр чанар нэг таалагддаг. Тэгээд бит хоёр зүгээр бас яриад нэг юм сургууль байгуулчих юмсан ингээд нэг юм байна гэдэг. Яг юу бол зовлон бол яг л адилхан байгаа юм л да. Бит хоёр чинь бас нэлээд дээр ирсэн болохоор чинь нөгөө тэр хэрэгцээг нь хараад байгаа. Тэгээд за яг хөө тэгээд би тэр яг нөгөө альбан бичиг тэр бүх юмнуудыг ингээд зохицуулаад тэр бүртгэл одоо тэр зөвшөөрлийн талаар нь ингээд бүх юм даая. Та ингээд сургуулийг нь яг эмэгтэй хүний хувьд ингээд аваа явах. Тийм тэгж чадах уу гэж битээр ярьсан. Тэгээ чадна гээл одоо л 5 жил ингээд ажиллаулаад байж байна. Ер нь энэ чинь хамтын хүч шүү дээ. Тэгэл эцэг их маань дэмжихгүй бол бид нар одоо 1000 энэ хичээгээд яах вэ те?
Тэгэхээр бас манай эцэг эхнэртэй би баярлаа гэж хэлмээр байдаг. Ингэж бид нарыг дэмжиж хүүхдүүдийн төлөө санаа тавьж гин гэдэг бол их мундаг л да. Тэнгэр продакшн. Үлэмжийн чанар